Hi guys, welcome to Shall We Chat. За манайхаа та бүхэн маань Shall We Chat-а үзгээд ороод ирсэн байна. Тэгээ би ч гэсэндээ та бүхэндээ Shall We Chat-а ярих гад сууж байна. За тэгээ хэдүүлээ өнөөдөр бас нэгэн маш чухал сэдвийн тухай ярилцах болно. За тэгээд ямар ч байсан хэдүүлээ сэдв рүүгээ орохоос өмнө уух юм авъя. За тэгээд өнөөдрийн уух юм болохоор зүгээр л маш тийм энгийн. Тэгсэн мөртлөө хүний амьдралд заавал байх ёстой. Хүнийг тэжээж байдаг зүйл байгаа. Тэр бол зүгээр agua ус байгаа. Ус бол чанд минь нэрдэн. Тэгэхээр хэдүүлээ усаа авах. Би бол усаа авах гэж байна. Та нар маань хүссэн уух юм аа. Coffee юу, цай юу, wine юу, whiskey юу, beer юу энтэй хүссэн юм авцгаа, okay? Нөө хиншигдээ Stanley Тод химлээ, тод бэлгшигдээ, тодоо шиг Stanley. За хэдүүлээ том томор балгацгаая, okay? Very nice. Ус угаасаа муухай байна гэж юу байх вэ, тийм? Нэр Stanley гэснээс манайхаа та нар харсан уу? Би тэр тэнгисийн ирэг дээр 2-4-7-гийн тухай бичлэг хийсэн чинь миний тэр бичлэгийн доор Номин Home Style ингээд комент үлдээчихсэн байсан. Миний бичлэгийг үзчихсэн юм шиг байлаа. Тэгээд Stanley-гийн аягны уутыг савыг одоо 5 хүнд зориулаад миний 5 үзэгчдэд зориулаад өгнө гэж тэгжсэн. Тэгээ random-аар сонгоод өгнө гэжсэн. Тэгээд айгүй сэтгэлтэй байгаа зү. Баярлалаа Номин Home Style. Хэрвээ Stanley-гийнхаа аягны уутны эзэн болж чадсан хүмүүс байгаа бол доор комент бичүүлдээгээрэй, okay? Зя манайхаа өнөөдөр хэдүүлээ маш тийм чухал сэдвийн тухай ярилцсан заяа. Үнэхээр энэ бол нэг тэгж амар баясаад хөөрөөд те. Oh my god гэл нэг зүгээр нэг хөнгөн ховж ярьдаг шиг тиймэрхүү сэдв биш ах болно заяа. Айгу хүн сэдв. Тэгэхээр юу вэ гэхлээр бэлгийн хүчирхийлэл. Тэгээд ялангуяа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн тухай ярина. Okay. За тэгээд би яагаад энэ сэдвийн тухай ярих болсон бэ гэхээр өштэй те. Би саяхан одоо хэдхэн 7 хоног юм заяа юуныхаа өөрийнхөө нэг сурагчтайгаа хичээлээ орж авахгүй төгөлрөөр хичээлээ орж илаа. Тэгээд 10 жилийн хүүхэд middle school одоо 8 дугаар анги хгүй. Тэгээд 13 настай охин байгаа штэ. Тэгсэн чинь надад манай тэр ингээл охин гэгүнтхэн ингээл хэлж байгаа хгүй. Тэгсэн чинь хүүе манай нэг сургуулийн багш юу яатсан штэ. Ингээд цагдаад баригдчихсан, баривчлагдчихсан гээл тэгдэг хгүй. Тэгээд ажилласаа халагдсан гээд тэгэд юу худлаараад байгаа юм уу гэсэн чинь нэрээ бүр ингээд шууд сургуульд байхад нь ингээд баривчлаад явсан гэд тэгж ярьсан аахгүй. Тэгэхээр юу хийсэн гээд тэр багш чинь ингээд баривчлцсан ингээд асуусан чинь өөрийнх нь тэр багшийн компьютернаас нь заяа одоо эрэгтэй багш байсан юм байна л да. Тэр багшийн компьютернаас нь айгүй их тийм child олцсон гинэ. Хүүхдүүдийн одоо бэлгийн харилцаанд орж байгаа тийм одоо порно бичлэгнүүдийг тэр багшийн компьютернаас ингээд олсон гэж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс нь болоод цагдаа нар мэдээд тэр багшийг ингээд баривчлаад аваа явсан. Тэгээд яг 2 сарын 14-ний өдөр баривчилж авч явсан юм байлээ заяа. Тэгээд бүр үнэхээр би ингээд бүр шокнд орж байгаа юм чинь. Яг нь тим юм байдаг гэдгийг угаасаа тий сонсч ийсэн, мэддэг, зурагтаарч хардаг тий одоо янз бүрийн documentary энтрээр гардаг. Ер нь тиймэрхүү юм болдог гэдгийг бол мэдчихэл байгаа те хүмүүс бүгд мэдж байгаа. Гэхдээ би яг миний амьдралд те ийм жоохон ойр хавьд те ийм болсон гэдэгт бодохоор би зүгээр яагаад ч юм амар шокнд орсон байхгүй. Тэгчээд манай тэр охин манай сурагч хэлсэн байхгүй. Өө тэгээд юу н би итгэхгүйсэн байхгүй. Жоохон ингээ худлаараад ам ингээд тэгсэн чи үгүй ээ үнэнгээсээ бүр тэгсэн гээд би итгэхгүй бол ингээд Google дээрээс гаргаад ирээ гээд тэгээд манай тэр охин сурагч зүгээр шууд Google дээр яг багшийнхаа нэрийг хайгаал ингээл indictment гэдэг тэгсэн чи гараад ирж байгаа байхгүй. Тэр чи угаасаа нөгөө нэг Америкт бол иймэрхүү хэрэгүүд public байж идэг. Ингээд энэ хэрэгүүдийг шууд айлч хэрэгүүдийг та нар одоо яг гэмт хэрэгт гүтгэгдэж байгаа хүнийхээ нэрийг л мэдж байгаа бол шууд ингээд Google-ээс гаргаад ирэх боломжтой, хинч харж боломжтой те. За тэгчгээд манай тэр сурагч хэлсэн байхгүй. Гэхдээ энэ юг битгий уншаараа манай нэг яг энэ indictment-ийг нь бол битгий уншаараа хэр уншвал зүгээр би тань ингээ warn хийж шүү. Айгүй амар graphic гэсэн. Би бол уншаагүй. Гэхдээ манай ангиас нэлээ олон хүүхдүүд уншсан. Тэгээ бүр амар graphic. Тэгээ бүр айгүй амар зарим нь одоо бүр ингээд тэр зүгээр уншсандаа traumанд оччихсан байгаа гэж тэгж ярьсан байхгүй. Тэгээ би oh my god what is it? Тэгээ би бүр ингээ амар мэдмээр санагдаад тэгээ би хичээлийнхаа дараа ажлынхаа дараа ингээд
уншаад үзлээ. Заяа тэр нэг Google-ээс хайгаад яг тэр документыг нь уншиж байгаа байхгүй, нэг 3-4 хуудас документ байсан заяа, яг яагаад баримтлах болсон шалтгаанд. Тэгээ тэр баримтлах болсон шалтгаан дээр нь бол үнэхээр аимшигтай заяа. За яг тэр багш бол яг өөрөө яг үйлдэл хийгээгүй те, яг нэг хүүхдүүдийг барьж аваад хүчнэдэд ч юм уу янз бүрийн тим юм хийгээгүй ч гэлээдээ яг тэр үзчихсэн одоо порнонууд нь штэ те, ингээд өөрийнхөө компьютер дээр нь олцсон порнонууд нь бүгдээрээ жоохон хүүхдүүдийг одоо хүчнэдэж байгаа тиймэрхүү бичлэгүүд байсан байхгүй юу. Тэгээд яг 5 төрлийн нэг тийм яг өөр бичлэгүүд байсан байгаа байхгүй. Тэр бичлэгүүдийг нь бүр ингээд нэг бүрчлэн тэр indictment дээр нь бичих хэрэгтэй байдаг юм байлээ. Ягаад гэвэл тэр бичлэгийг бол ингээд угаасаа шүүхт аваач хад те, шүүгчийн өмнө ч юм уу 12 тангарагтны шүүгч нарын өмнө тэр жоохон хүүхдүүдийн те бэлгийн харилцаанд орж байгаа бичлэгийг бол ингээд угаасаа үзүүлнэ гэж байхгүй штэ. Тим график юмыг бол шүүхийн танхимд үзүүлэхгүй. Гэхдээ тэр чинь ингээд тайлбарлаж бичих хэвээр бүр яг тэр бичлэгэн дээр юу яаж болж исэн, ямар үйл явдал байсан гэдгийг бүр нэг бүрчлэн бичдэг юм байлээ заяа манайха. Тэгээ би бүр тэр 5 бичлэгнийх нь тэр graphic detail-уудыг нь уншаад би бүр үнэхээр like sick to my stomach. Тэгээ би бүр үнэхээр миний бүр дотор мохоо оргоод ингээд гидс ингээд өвдөж унсан заяа. Бүр үнэхээр ингээд disgusting. Бүр юу уншиж байгаа вэ гэ би бүр юу вэ гэж бодсон заяа. Үнэхээр аимшигтай байсан. Яг тэр бүр нэг бүрчлэн detail-ийг нь тэгээд хамгийн аимшигтай нь гэхээр тэр нэг 5 бичлэгийг ингээд detailж бичсэн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь хамгийн бага одоо хохирогч нь нэг нас хүрээгүй хүүхэд, нялх хүүхэд, өлгийтэй хүүхэд байсан. Аимшигтай байгааз. Тэгээд ингээд дараагийнх нь болохоор нэг 3 настай, тэгчээд нэг 7-8 настай, тэгээд нэг 13 4-тэй хүүхдүүд энэ төргээд ийм өөр хохирогч нар, ийм олон өөр янзын насны хүүхдүүдийг ингээ хохирогч болгосон тиймэрхүү янз бүрийн өөр 4-5 бичлэгнүүд л байсан байлаа. Тийм бичлэгнүүдийг одоо энэ багш нь үзэж агаад өөрийнхөө компьютер дээр байлгаж агаад ингээд баригдаад баримтчлагдсан байгаа байхгүй юу. Тэгээ яг яаж баримтчлагдсан бэ гэхээр ер нь энэ багш нь ингээд өөрийнхөө ажлынхаа имэйл хаягаар одоо янз бүрийн иймэрхүү хар марктаас те одоо хар dark web гэж байдаг штэ, тийм dark web энтерээс ингээд иймэрхүү бичлэг энтрийг одоо худалдаж авахтаа өөрийнхөө нэг сургуулийнхаа имэйлийг л ашиглаж исэн юм шиг байгаа байхгүй юу, ажлынхаа имэйлийг. За тэгчээ тэр нь ингээд Google ч амар сайн болсон байгаа байхгүй юу. Одоо ялангуяа нэг Америкт те үнэхээр амар технологи хөгжөөд Google бол ингээд иймэрхүү янз бүрийн сонин search штэ те, иймэрхүү сонин child гэдгийг одоо search хийдэг ч юм уу те, янз бүрийн тийм сонин тийм suspicious юмнуудыг search хийнгүүт Google бүр цаанаасаа өөрснөө ингээд одоо flag хийдэг юм байна лээ. Flag хийгээд тэгээ тэр одоо хүний email аккаунтыг нь одоо ингээд айгүй хяналтандаа авдаг гэсэн үг. Тэгчээд ингээд иймэрхүү удаа иймэрхүү үйлс гаргаад байгаа бол яг үнэнгээс энэ хүн ийм гэмт хэрэг хийж байгаа нь ингээд ил болох юм бол Google-д те flag хийгдчихсэн байгаа аккаунт нь ингээд дахин одоо энэ зүйлээ ингээд давтаад ах юм бол шууд authorities те одоо цагдаагийнханд Google-с мэдэгддэг юм байлээ. Тэгээд цагдаагийнхан яг энэ багшийн аккаунт нь ингээд flag хийгдсэн болохоор Google ингээд цагдаагийнх нь мэдэгдээд тэгээд цагдаагийнхан энэ одоо багшийг нь нэлийн удаан хугацаанд ингээд ажигласан байгаа хгүй. Өөрийнх нь юуг нь интернет дээр юу search хийж гин, ер нь компьютер дээр юу яаж энэ гэдэг амар их хянаад байсан. Тэгээд тэрийг нь бол энэ багш нь мэдэхгүй л байгаа шүү дээ, өөрийн хянаад байж байгаа гэдгийг. Тэгээд яг ингээд баригдаад те яг баталгаатай зүйлүүд нь гарч ирээд яг иймэрхүү порнодод үздэг байсан ингээд яг компьютер дээр нь баригдангууд яг баримтчилгаа хийсэн байгаа байхгүй юу. Тэгээ манай тэр сурагч ярихтаа болохоор ч те би бүр үнэхээр шоконд орсон. Ягаад ч энэ тэр багшаагаа ерөөсөө тэгэж юу тийм эвгүй, тийм сонин, тийм pedophile төрлийн хүн гэж ерөөсөө огтхон ч төсөөлөөгүй. Сургууль дээр хүүхдүүдтэй амар тийм найрсаг байдаг, үнэн амар гоё ханддаг, амар хүүхдүүдийг сурагчтайгаа ойлгодог багш байдаг те. Ингээл сурагчид янз бүрийн ямар нэгэн асуудал гараад ч юм уу янз бүрийн хэцүү байгаад ингээ хичээл дээр ойлгохгүй байхад бол ингээл тэр багш руугаа л ер нь ихэнх хүүхдүүд очдог гэсэн гэж аахгүй юу. Ингээд тэгээд ингээл нөгөө багш нь амар тусалж энтердэг заяа. Тэгээ тийм багш байсан. Тэгээд айгүй тийм social, айгүй тийм awkward энтер биш дээ. Айгүй тийм social ингээл бүх хүмүүстэй ингээ ярьж мэрдэг тийм бүрхүү төрлийн багш байсан. Ямар ч тийм red flag байхгүй тийм багш байсан гэж аахгүй. Тэгээд тэр багш нь гэтээ надад маа тэр хүүхэд ингээ хэлж аахгүй охин. Маа тэр сурагч амар их олон дугууланд явдаг заяа.
сургуулийнхаа нөгөө гүйлтийн нөгөө track гэдэг штэ тэр track teamд байдаг одоо төгөлдөр хуурын хичээлд ордог тэгээд гимнастик хийдэг өөр юу юу жилээс амар олон юм идэг заяа тэгээд бүр ингээ багаасаа бүр жоохон байхасаа эхлээд нөгөө гимнастик хийгээд ихсэн sorry миний хоолой одоо хүртэл ингээд айгу тийм scratchy байгаа хгүй тэгээд ханиалгаад байна за ямар ч юм те манай тэр охин гимнастикт одоо дугууланд явдаг юм чинь ингээд гимнастикийн тэмцээн энтерт орж байгаа шүү дээ тий. Тэгсэн чинь тэр багш нэг удаа хэлжсэн гинэ. Мага тэр охиныг одоо тий гимнастик хийдгийг нь мэддэг учраас өө чиний дараагийн чинь гимнастикийн чинь тэмцээн хизээ юм би очиж үзмээр ингэж хэлсэн байгаа хгүй. Гэтэ тэр үед бол манай тэр сурагч бол ерөөсөө тийм эвгүй юм гэж бодоагүй. Зүгээр л тэгээчтэй энэ төр гэж тэгжсэн байл та. Гэхдээ та нар би бол тэрийг анх сонсоод what the fuck гэж бодсон заяа. Яагаад гэх юм бол эрэгтэй багш эмэгтэй сурагчигаа очиж одоо үзэж байгаа байхгүй гимнастик хийхийг нь үзэж байгаа. Ягаад би тэрийг эвгүй гэж бодоод байгаа вэ гэхээр гимнастикийн тамирчид ямар хавцаа өмсөхийг та нар бол мэдж байгаа бах те. Амар тийм би ерсэн купальник ингээд бар эсэд өмсөхтэй байдаг штэ. Тэгээд that's kind of weird. To me like that's really weird. You know? Тим нялх гэж тийм жоохон охиныг те 12 3 та охиныг нас биеинд хүрсэн багш нь тим хувцастай ингээ өмсөд ингээ янз бүрийн дээшгээ мэшгээ ингээ гимнастик хийж байгааг харна гэхээр I don't like that. Тэ надад бол үнэхээр эйгүү сонсогдсон. Тэгээ би шууд хэлсэн байхгүй тэр сурагчтай чи тэгж хэлэх үед нь л шууд ингээ red flag ban гэж бодох хэрэгтэй байсан. Надад ч юм бол эйгүү сонсогдож чинь гэж би бол хэлсэн. За ямар ч гэсэн тэгээ би тэр indictment-ийг уншаад тэ нэгт тэрийг үзээд сууж байгаа тэр багш бол үнэхээр disgusting байгаа шүү дээ. Тэгээ энэ багшаас өөр дэлхий дээр хэдэн мянган, хэдэн 100 мянган, хэдэн сая хүмүүс те иймэрхүү pedophile хүмүүс, тиймэрхүү төрлийн порнодыг үзээд сууж идэг зөндөө олон хүмүүс байгаа. Тим юмнаас таашаал авч идэг те. Гэхдээ та нар бодоод үзтээ. За тэр үзэж байгаа хүмүүс нь бол үнэхээр арчаагүй балиар муухай заваа амьттай байгаа тийм үү. Гэхдээ тэрийг хийж байгаа хүмүүсийг та нар бодоод үзтээ. Яг үнэнгээсээ тэрхүү бичлэгүүдийг хийж байгаа produce хийж байгаа бичлэгийг нь одоо авж байгаа тэр хүүхдүүдийг яг хүчндэж байгаа team хүмүүс ямар их одоо дэлхий дээр байгаа болоо тэрийг бодонгууд би үнэхээр sick to my stomach гэсэн байхгүй тэрийг би бүр зүгээр бодоод үнэхээр уйлмаарайсан үнэхээр disgusted болсон заяа тэгээ би шууд ингээ ихч рүүгээ залгаа заяа би ингээд хэлж байгаа байхгүй ийм юм болсон тэгээ би ингээд уншаад надад амар ингээ хэлсэн тэгчээ би ингээ ихчтэй хэлж байгаа байхгүй энийг уншсан чи би үнэхээр хүүхэдтэй болохоос амар айж гэн те ийм хорвоо дэлхийд хүүхэд төрүүлнэ гэхээр бүр үнэхээр аимшигтай би бүр айгүй айж байгаа байхгүй те ээж болохоос айж байгаа ингээл бүр constant worry те хүүхдийнхаа төлөө бүр ингээд дандаа л одоо зовж яаж хоолоо ээж хоолоо гэд тэгэд иймэрхүү аратан шиг хүмүүс иймэрхүү pedophile-ууд бол бидний эргэн тойронд дандаа байж байгаа манайха үнэхээр дандаа байнга байж байгаа. Тэгээ би иймэрхүү төрлийн сэдвүүнүүдийг ярихаар одоо дэрийн тухай тэг айгүйхан гэл бичлэгнүүд хийгээл яриад тэгэл эсвэл би нэг удаа ийм бичлэг хийжсэн шүү дээ нэг Ren Eleanor гэдэг охин миний хувь болохогийн хамгийн анхны дугаар байжсэн хэрэг мэдж байгаа хүмүүс нь бол мэдж байгаа байх. Тэгээд тэр одоо Ren Eleanor гэдэг охины ээж нь хэрхээ одоо хүүхдээ ингэж exploit хийж тэ одоо гаж тонтой хүмүүст ингэж янз бүрийн сонь бичлэгүүдийг тавьж мөнгө олдог тухай ярьжсэн шүү дээ. Тиймэрхүү бичлэгүүдийг хийнгүүт одоо манай үзэгчдийн ч юм уу тэ манай монголчуудын тиймэрхүү бичдэг комментууд нь бол нэг иймэрхүү төрлийн наад Америк чи ямар муухай газар вэ? Америк бол хамгийн 9 шүдийн өмнө бүрдсэн орон юм аа. Америкт яахлаар иймэрхүү байлаар төрлийн хүмүүс гаж тонтонгууд их байдаг байна ч гэдэг юм уу те. Тиймэрхүү зүйлүүдийг айгүйх ингэ бичдэг юм байна лээ. Тэгээд тэр бол үгүй шүү манайха. Зөвхөн Америкт те pedophile хүмүүс одоо гаж тонтонгууд хүчндэгч хүмүүс байгаад байгаа зүйл огтхон ч биш. Эсвэл ганцхан Солонгост те эсвэл ганцхан Хятадд, ганцхан Арабад no. Энэ бол хаанч байгаа? Монголд ч байгаа. Энэ бол бүх дэлхийн бүх улс оронд байгаа. Зарим нь бол ингээд айгүй нуугдмал байдаг те. Яагаад гэвэл одоо би одоо Монголд яг статистикийг нь яг Монголд хараагүй байгаа болохоор би сайн мэдэхгүй байна. Би одоо гэтээ энэ тухай сайн илүү deep dive хийж ингэж судлаа гэж бодоод байгаа байхгүй юу? Зарим улс оронд бол те айгүй их тийм статистикэд бүртгүүлэгддэг нь болохоор одоо хүмүүс иймэрхүү бэлэн хүчирхийллийн хохирогч болцоход яг цагдаад очиод ингээд report хийдэг те би ингээд ийм хөө хохирогч боллоо манай охин хохирогч боллоо манай хүү хохирогч боллоо ч гэдэг юм уу те гэхдээ
зөндөө олон иймэрхүү хохирогчд байдаг. Хизээч өөрөө хохирогч мөртлөө хизээч очиж цагдаад report хийдэггүй, хизээч мэдэгдэл өгдөггүй, хизээч одоо тэр хүнийгээ одоо өөрийг чинь хүчинсэн хүнийг очиж баривчлуулдаггүй. Тийм учраас ингээд мэддэхгүй яваал байдаг. Тэгэхээр ингээд зарим улс орны статистикийг харахаар нэлээд айгүй бага юм шиг те хүчингийн хувьд айгүй бага юм шиг харагдаж байгаа боловч яг үүндээ бол цаана бол те мэдэгдээгүй хүмүүст одоо report хийгдээгүй хэр их олон хэдэн зуун мянган хохирогч нар байгааг бол бид нар мэдэхгүй. Тэгэхээр яг ингээд хүчингийн ирэг дээр ялангуяа яг тааг мэдэх боломжгүй байдаг болохоор айгүй хэцүү. Тэгэхээр ер нь ингээд хүмүүстэй манай монголчуудтэй ийм барууны орнууд ийм замбараг болохоор гаж донтонгууд ихтэй болохоор тийм байдаг. Манай Монголд бол үгүй шүү гэж бодоод байх үнэхээр хэрэггүй шүү манайхаа. Монголд ч гэсэндээ иймэрхүү хэрэгүүд бол зөндөө болж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ зарим нь бол ингээд ил гараад хүмүүст мэдэгдэж байгаа. А зарим нь бол ингээд ил гарахгүй нуугдмал байгаад байгаа болохоор бид нэр ингээл тэ айгу тийм гайгүй оронд амьдраад байгаа юм шиг бодоод байгаа байх. Айлч оронд амьдарч исэн бай. Үнэхээр хүмүүс бол амар болгоомжтой сэрэмжтэй байх хэрэгтэй. Ялангуяа эмэгтэй хүмүүс. Гэхдээ эрэгтэй хүмүүсийг би одоо хүчингийн хохирогч болдоггүй гэж хэлээгүй. Хохирогч болдог. Гэхдээ яг судалгаагаар статистикээр харангууд яг хүчин хийдэг, хүчин үйлддэг, хүчиндэгч хүмүүс бол 90% нь эрэгтэйчүүд 91% нь эрэгтэйчүүд байдаг гэж байгаа байхгүй. Тийм учраас үнэхээр ялангуяа эмэгтэйчүүд маань болгоомжтой байх хэрэгтэй. Үнэхээр сэрэмжлэгтэй байх хэрэгтэй. Ялангуяа эцэг эхчүүд бол үнэхээр болгоомжтой байх хэрэгтэй. Бэлгийн хүчирхийллийн хохирогч болох бол ямар ч насны хүндтэй том болцсон нас биеийн төрсэн хүмүүс ч гэсэндээ аимшигтай тийм үү хүнд хүчндүүлэх гэдэг бол тэ. Тэгээд гэхдээ бүр ялангуяа жоохон хүүхдүүдийг хүчндэх гэдэг бол бүр аимшигтай. Би бол үнэхээр ийм хүмүүсийг бол хамгийн одоо зүгээр хүн гэж боддоггүй, зүгээр араатан амьтад л гэж боддог. Хамгийн evil, хамгийн чөтгөр шиг те бүр яг сатан юу гэдгийг хамгийн муухай зүйл одоо нэгдчихсэн араатан л гэж боддог. Нэгэнт угаасаа бид нэр иймэрхүү pedophile хүмүүс, иймэрхүү араатан шиг хүмүүс дэлхий дээр аль ч улс оронд амьдарч байгаа гэдгийг мэдж байгаа учраас эцэг эхчүүд маш болгоомжтой байх хэрэгтэй. Тэгэд ер нь ингээ эцэг эхчүүд хүүхдүүдэд хамгаалж гин, хүүхдүүдэд анхаарал хандуулж гин гээд одоо ингэж ярьдаг шүү те. Ингээ танихгүй хүн хурж ирвэл битгий яриараа гэж эцэг эхчүүдийн хэлдэг загтаг үг те. Танихгүй хүн одоо хаалаа тогшвол битгий онгоолгож өгөөрэй гэдэг юм уу. Гудамжинд явж байхад ч танихгүй хүн хурж ирээд ингээд юу яах юм бол те. Яриа өдөх юм бол ингээ битгий хариулаараа ер нь танихгүй хүмүүсээс хол байгаараа гэж ярьдаг те. Гэхдээ ингээ танихгүй хүмүүсээс ингээ сэргийлэх юм бодоод байгаа шүү дээ. Ихэнх хүмүүс бол гэхдээ хамгийн аимшигтай гэх юм бол иймэрхүү бэлгийн хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүс 70-80% гэж аахгүй. 70-80% нь одоо хүчиндж байгаа, хүчин үйлдэж байгаа хүмүүс яг тэр тухайн хохирогчийнхоо таньдаг хүн байдаг гэж байгаа байхгүй. Гэр бүлийнх нь юм уу, эсвэл найз нөхд нь юм уу, багш нь юм уу, тэ хамаатан саднаа нь юм уу, яг таньдаг, амьдрал дээр таньдаг хүмүүс 70-80% нь одоо хүчиндэгч хүмүүс нь байдаг гэж байгаа байхгүй. Үнэхээр аимшигтай. Үнэхээр амжилттай баста тий. Тэгэхээр эцэг эхчүүд маань зөвхөн одоо танихгүй хүмүүсээс хүүхдүүдэд хамгаалах биш, бас давхар таньдаг хүмүүсээс найз нөхдөөсөө тий хамаатан саднаасаа хүнээс ч бол хинээс тий хүүхдүүдэд ингээд одоо хараа хяналттай байх хэрэгтэй. Тэгээ манай Монголд бол нэг иймэрхүү зүйлүүд байдаг шүү дээ тий. Одоо өөрчлөгдсөн байх гэж би ер нь найдаж байна. Ер нь ингээд дээр үедэлтэй. За дээр үе би өөрөө амар дээр үе болгоцсон. Гэхдээ миний үед бол тэ намайг одоо өсч том болж байх үед ер нь иймэрхүү тохиолдлууд байдаг байсан шүү дээ. Ингээл эцэг ихэн ч юм уу тэ эмээ өвөн ч юм уу хүүхдүүдээ ингээл хамаатныгаа тэр ахтай ингээл жоохон охин охиныгоо үлдээ явцдаг те. Хамаатын тэр ах чинь чамаа харна. Манай ажлын газрын тэр одоо ах нь одоо ирж ин гэдэг юм уу. Ер нь ингээд хүүхдээ хамаагүй ингээд хүнтэй яг ингээд дотны яг immediate family гэж яддаг шүү дээ. Immediate family гэдэг чинь яг одоо чиний одоо тий ээж автагаа эмээ өвөтэйгөө гэдэг чинь immediate family тийм үү? Тэрнээс өөр аавга эгч нага цаагч хамаатан садан үеэл юу гэдэг нь тэд нар ч юм бол immediate family биш шүү дээ. Тиймэрхүү хамаатан садынхаа хүмүүстэй гэж юм эсвэл бүр ингээ ажлынхаа газрын хамаагүй хүн амьтантай ингээл орхин явцдаг хүүхдээ тий нялх охиноо нялх хүүхдээ ингээл орхиол би тэгээд явчаад хүрээд ирээ орхин явцдаг. Тэр бол үнэхээр аюултай хэрэг манайхаа. Та нар бол яг хүнийг бол бүр ингээ 100% мэдэх боломжгүй байдаг штэ. Хамаатасныхаа хүнийг битгий хэл нөхрөөч эхнэрээчтэй хэдэн 10 жил хамтарч ханилж амьдарч байгаа гэлээ те хүнийг яг 100% мэдэх боломжгүй байдаг.
Тэ тэрийг сайн мэдэх хэрэгтэй, сайн ойлгож авах хэрэгтэй. Тэгэхээр хүүхдүүдээ ингээд хаамаагүй хүнтэй гэртээ ингэж орхиж явдгаа болох хэрэгтэй. Одоо Америкт бол тэгдэг заяа. Америкт бол одоо эцэг эхчүүд жоохон хүүхдүүдтэй ингээ айгүйх тэгэж ярьж одоо ойлгуулж эхэлдэг багаас нь те зөв touchтэй зүгээр ингээд normal touch гэж ийм юм байдаг юм а. Тэгээд normal touch гэнгүүт одоо зүгээр ингээ хүнд биенд хүрэхтэй гарын чин барих, гарын чин ингэж сэгсрэх ч юм уу эсвэл тэврэх ч юм уу те тиймэрхүү зүйлүүд бол ингээд зүгээр normal touch те хүн болгоны хийдэг зүйлээ. Bad touch гэдэг нь юу байдаг юм бэ те? Буруу төрлийн хүргэлт те хүн гар хүрэх гэдэг нь яг юу байдаг юм бэ? Чиний одоо юу юунд чинь хүрж болохгүй вэ? Ер нь хүн ямар шигэн одоо үйлдэл ингэж чамд хийж болохгүй вэ гэдгийг бүр ингэ жоохон хүмүүстэй багаас нь ойлгуулах те. Ингээ энэ ах чинь хурж ирээ чамаа ингээ уруул дээр чинь өмсгөж оролдох юм бол болохгүй шүү. Наадах чинь болохгүй үл шууд ээждээ ирээд хэлээрээ, аавдаа ирээд хэлээрээ гэж те. Эсвэл тэр ах чинь ч юм уу, эгч чинь ч юм уу те. Чиний одоо private parts те team газарт чинь ингээ хүрх юм бол эний тэр яах юм бол болохгүй тэр чинь хамгийн одоо буруу үйлдэл шүү. Ээждээ шууд айхгүй хурж ирээ хэлээрээ, аавдаа шууд хурж ирээд айхгүй хэлээрээ гэх те. Бүх ийм имийг ингээ бүр жоохон байхаас нь 4-5 настай байхаас нь ингэж тайлбарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо ингээд жишээ нь тийм 4-5 настай хүүхдүүдэд тайлбарлаагүй байхад тийм жоохон хүүхдүүдтэй 4-5 настай хүүхдүүд ингээд хүчин дөртүүл яг одоо хамаатны ахын ч юм уу те хинэн чи ингээд хүчрхэл үлдчихсэн бол жоохон хүүхдүүд чи хэлж чадахгүй штэ. Ингээд хэлэх боломж байхгүй те ингээд боломж авахгүй ч юм уу яг өөрт нь юу болж байгаа гэдгийг ойлгох ухамсар байхгүй байгаа штэ. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдүүдтэй ойлгуулж тайлбарлаж өгж явах хэрэгтэй. Зөвхөн одоо эрэгтэй хүмүүсийг хүүхдүүдийг хүчиндээ дагаа зүйл бол биш. Эмэгтэй хүмүүс ч гэсэндээ жоохон хүүхдүүдийг хүчиндэж болно гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Law and Crime гэдэг YouTube channel байдгийг та нар мэдэх үү? Яг тийм network заяа. Америкт одоо яг одоо ямар шуган гэмтэргүүд болж байгаа тэр бүгдийг ингээд мэдээг хүргээ тайлбарлаад энтри явдаг тийм channel байдаг. Би тэр channel-ыг үзэх юм аягүй дуртай байхгүй. Би тэрэн дээр нэг ийм бичлэг үзсэн байхгүй. Тэр нь юу байсан бэ гэхээр high school биш middle school заяа. Дунд ангийн дунд сургуулийн нэг эмэгтэй багш байгаа байхгүй. 30 хүрээгүйсэн нэг 27-8 жилөө. Тийм багш өөрийнхөө ангийнхаа нэг хүүн хэдтэйсэн гэлээ нэг 10-11-тэй байсан ч гэлөө. Тийм хүүг ингээд groom хийсээр байгаад groom хийн гэж чинь те багаар ингээ өөртөө дасгаад багаар иймэрхүү муухай юмаа хийж өөртөө дасгасаар агаад ингээд хүчнэсэн хэрэг. Тэгээ тэр багш бүр ингээ хүүхдтэйгээ тэр жоохон бандтайгаа ингээд харилцаанд орчихсан. Айгүй удаан хугацаанд тэрний явчихсан те хэдэн сараар явчихсан. Тим хэрэг болсон байхгүй. Тэгээ би тэр бичлэгийг ганцыг үзсэн чинь дандаа надад миний YouTube дээр ингээд suggest хийдэг, тэг recommend хийдэг тиймэрхүү видеонууд нь дандаа ийм төрлийн видео болж таарсан. Одоо тэгэнгүүт харангууд YouTube-ийн онгойлгонгууд дахиад нэг өөр багш. Дандаа эмэгтэй багш нар. Дахиад нэг өөр эмэгтэй багш нэг ийм 10 настай хүүхдийг 11 настай бандыг 15 настай бандыг ингээд бүр groom хийсээр хагаад өөртөөгөө бэлгийн харилцаанд оруулсаар хагаад ингэсээр хагаад тэгсээр хагаад бүр зарим нь ингээд жирэмсэн болчихсон заяа тэр сурагчаасаа. Тэгээд хамгийн аюултай нь ч юм уу тий одоо нэг тийм муухай стигма яваад байгаа байхгүй. Хэрвээ эмэгтэй хүн жоохон охин ч юм уу хүчндүүлээд эрэгтэй хүнээр хүчндүүлээд багшаараа хүчндүүлэх юм бол тий үнэхээр ингээл society-гаараа нийгмээрээ тэр чигээр жигсээлтэй өстө яаж ийм эрэгтэй хүн байж ингээ жоохон охины ингээ хүчндээд ингэчвэ энэ төр гээл тий миний одоо хараад байгаагаар болохоор айгу муухай стигма ч гэх юм уу тий эмэгтэй хүн одоо хүчндэгч нь эмэгтэй хүн байнгут тэгэд хохирогч нь эрэгтэй хүүхэд байх юм бол эрэгтэй хүн байх юм бол за наадах чинь бараг яг хүчин байсан уу ч юм уу айгу тийм муухай тийм нэг нийгмийн нэг жоохон тийм арайч яг хүчин байсан уу гэхгүй л дээ гэхдээ арай жоохон тийм зөөлнөр хүлээж аваад байгаа тий арай нэг жоохон арай чүд зөөлнөр хүлээж аваад байгаа тийм харагдаад байгаа байхгүй ер нь ажиглагддаг хүчиндэгч нь эмэгтэй болчихгоо арай жоохон ингээд тий намжаач хүлээж аваад байдаг нь бол үнэхээр муухай асуудал гэж бодож байгаа. За манай үзэгчдээс Канадад амьдардаг монголчууд манд байгаа бол дэлгэцэндээ ойртоо цугаарай та бүхэндээ дуулгах маш хэрэгтэй мэдээлэл байна шүү. За Send Amen хэмээх мөнгөн гуйвуулгын аппликейшн дээр Канадаас Монгол руу шууд шилжүүлэг хийдэг болсон байна. Тэгэхээр та бүхэн маань Канадад амьдардаг бол тэгээ Монгол руу гэрээхэн лүгээ найз нөхд рүүгээ мөнгө явуулах шаардлагатай байгаа бол заавал хүн амтныг гуйгаад ах шаардлагагүй маш хялбар аргаар Монгол руу шууд мөнгө шилжүүлдэг болсон байна. Тэгээ бас тэднийхээс 4 сарын 27-ныг дуустал бэлэгтэй шилжүүлгийн аян зарласан байгаа юм байна. Тэрхүү аяныхаа хүрээнд
Канадаас Монгол руу шилжүүлэг хийсэн харилцагчдаасаа 5 хүнд $300 Amazon gift card-ыг өгөх юм байна. За Sendemany давуу тал нь юу вэ гэхээр банктай харьцуулахад шимтгэл нь бага, тэгээд ханш нь илүү сайн байдгаараа давуу талтай байгаа. За бас Монголоос Америк руу шилжүүлэг хийж болно. Тэгээд Монголоос Америк руу шилжүүлэг хийхэд $3 шимтгэлтэй, тэгээд бүр хэмжээнд $100,000 хүртэл юм байна лээ. Харин Канадаас Монгол руу шилжүүлэг хийхэд $4 шимтгэлтэй байгаа. За тэгээд хэмжээ нь болохоор 100,000 төгрөгнөөс 10 сая хүртэлх хэмжээтэй байгаа юм байлаа шүү. За тэгээд Канадад амьдарч байгаа монголчууд маань гэр бүлийнхэн лүгээ, найз нөхөд рүүгээ мөнгө явуулах хэрэгтэй байгаа бол Sendemany-г ашиглаад маш амар хялбар аргаар явуулаарай. Grooming гэдэг чинь бүр айгүй аюултай нь юу вэ гэхээр таньдаг хүн чинь, таньдаг багш чинь, тэ эсвэл хамаатны ах чинь тэр хүүхдээ ингээд жоохоноор groom хийн. Шууд ингээд яач болохгүй те. Маш жоохоноор ингээд groom хийгээл ингээд жоохон өөртөө засгаал, жоохон ингээл те, жоохон ингээд сайн үнэ царай гаргаж байгаа жоохоноор тэгсэр байгаа тэр хүнийг өөртөө тэр жоохон хүүхдээ өөртөө тасгасаар агаад тэр муухай үйлдэлээ хийгээд тухайн үед хүүхэд ч гэлтгүй энэ том хүн дээр ч гэсэндээ хохирогч нь том хүн байсан ч гэсэндээ ингээд адилхан болдог зүйл. Тэр хохирогч өөрийгөө яг ингээд гэмт хэргийн золиос болж гин өөрөө хохирогч болж гин гэдгийг ойлгож чадхаа болчдаг. Ягаад гэвэл тэр хүн чинь чамайг айгүй олон сарын хугацаанд ч юм олон жилийн хугацаанд groom хийчихсэн болохоор чи яг энэ хүн надад тийм юм хийх хүн биш те. Энэ бол зүгээр зүйл те, нормал зүйл гэж бодчихдаг. Өөрийгөө бүр хохирогч гэдгийг мэдхий болчдаг. Тэр чинь нөгөө grooming гэдэг зүйлийн аюул нахгүй. Айгүй аимшигтай аюултай. Тэр хохирогчийг зүгээр бүр ингээд ухаан санааг нь одоо бүрэн эзэмсдэг гэсэн үг. Тэгээ миний нэг ажигласан юм, саяхан ажигласан зүйл ахгүй. Би одоо нөгөө хин блэ? Одоо яг айгүй бөө юм болж байгаа, viral болж байгаа нэг Солонгосын 2 жүжигчин маш нэг эмэгтэй нас орцсон. Тэгээ Ким Сэр юм билүү те. Тэгээ нөгөө залуу хин блэ? Ким Сөхён ч лөө те, мэдгүй. Тэр жүжигчин тэр хоёрын одоо хэргийг би бас ингээд дагаад одоо зүгээр сонсоо явж байгаа. Намайг хүмүүс нэрээ тэр тухайн сэдвээр ингээд бичлэг хийгээд чигэдсэн. Манайхан би яг ер нь бол намайг мэдж байгаа ах, ер нь Холливуудаар дагнадаг штэ. Америкт байгаа хүн учраас яг миний амьдарч байгаа улсад болж байгаа одоо gossip-уудыг, pop culture-ыг cover хийдэг. Заримдаа хаяа тэг 2 3 тохиолдол дээр би ингээд Солонгос хэргийн тухай одоо cover хийжсэн үеуд байгаа. Гэхдээ тэр яагаад би тэднийг хийх болсон бэ гэхээр Америкт яригадаад байгаа болохоор Америкт амар яригадаад Америкийн YouTube-рууд ч юм уу, Америкийн TikTok-рууд ч юм уу яриад те, Америкийн news media outlet-ээр ингээ явагдаж байгаа солонгос хэрэгүүдийг би ярьдаг. Тэгэхээр би бол тэр тухай энэ сэдвийн тухай бол ярихгүй. Одоо яг ингэж cover хийхгүй, гэхдээ би өөрөө үзэж байгаа хувьд үзээ яаж байгаа байхгүй. Одоо би чинь Золбоо TV-гийн одоо юунаас те channel-аас ингээ үзээд мэдээлэл аваад явж байгаа. Тэгээд тэрнээс ингээ харангуут Золбоо ахын тэр бичлэгийг би сүлд хийсэн бичлэгийг нь үзчихээд тэгээд доотлогын комментүүдийг харсан чинь амар олон хүмүүс ер нь хохирогчийг нь буруутгасан. Тийм амар их комментүүдийг би харсан. Би бүр юу вэ гэж бодсон. Арайчтай би ингээд уншиж байгаа юмдаа итгээгүй. Хохирогчийг одоо буруутгадаг. Victim blaming гэдэг зүйлийг хийдэг. Тэгээд хүмүүсийн ярьж байгаагаар бол те айгүйх тийм комментиг нь уншсан чинь энэ эрэгтэй жүжигчин үнэхээр л одоо энэ эмэгтэй жүжигчнийг 15 настай байхад нь ингэж үерхсэн юм бол тэгээ ээж аав нь юу хийж исэн? Худлаа одоо охиныгоо тэр үедтэй ингээд 15 настай байхад нь ингээд ийм том болцсон нас биед хүрсэн ингээд залуудаа үерхээ явж хахад нь юу ч хэлээгүй мөртлөө одоо нас орсныхаа дараа зүгээр cloud chase хийгээд тэ нэр хүндтэй болох гээд ингэж гэдэг юм уу те? Эсвэл өөр ярьж байгаа зүйл нь тэр охин чинь ч гэсэн ямар сонио охин бэ? Угаасаа л өөрөө явдалтай охин байсан юм шүү те. 15 настай мөртлөө ийм 27 8 хүрсэн те ийм өөрөөсөө хид үе мултарсан ийм залуу малуутай ингэж яагаад тахтай явахтай те өөрийнх нь буруу юм биш үү? Тэ 15 настай охин байж тийм зүйлийг хий явж байгаа. Гэх мэдчлээ амар олон комментүүд байсан байна. Би бүр үнэхээр тэр Золбаахын коммент хэсгийг нь үзчихээ зүгээр үнэхээр disgusted болсон. Аимшигтай. Юу яриад байгаа те? Иймэрхүү victim blame гэдгээ болоож тэр чинь 15 настай л бол 15 настай. Та нар ингээд иймэрхүү зүйлүүдийг бичээддэг хүмүүс шинжлэх ухааны юмыг бодоод үз. Та нар мэдхүү хүний одоо ялангуяа нас биеинд хүрээгүй хүүхдүүдийн тархин frontal lobe гэдэг зүйл нь бүрэн хөгжөөгүй байдаг. Тархин бүрэн хөгжөөгүй байх үед одоо хүүхдүүд биднэртэй адилхан нас биед хүрчихсэн тархинд бүрэн хөгжчихсэн хүмүүстэй адилханаар сэтгэж бодож шийдвэр гаргаж аль нь буруу вэ аль нь зөв бэ гэж тэгж явдаггүй байхгүй тэгж чаддаггүй яг үнэхээр brain
function чадахгүй байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр жоохон охиныг 15 настай охиныг ингээ blame хийгээд те өөрөө яах гэж ярьсан чи өөрөө баг яа байсан юм шүү те. Тэгээд тийм болол чи ийм залуутай явж байгаа юм шүү. Өөрөө чи буруу юм шүү. What do you mean? Тэр залуу чинь эрэгтэй хүн чинь 27 28 хүрсэн өөрийнх нь өстө жинхэнэ тархин бүрэн ингээд хөгжчихсэн те буруу зүйлийг зөв зүйлээс ялгадаг болчихсон байх ёстой штэ. Тийм бэжиж 15 настай охиныг албаар бүр ингээд strategically те бүр ингээд groom хийгээ явсан байхгүй. Жоохоноор багаар өөртөө тасгаад те definition of grooming. Тэ яг groom хийнэ гэдгийг өстө яг харуулсан байгаа байхгүй тэр охин дээр те. Тэгж байгаа тэр охиныг ингээд blame хийгээ явчихаа. Тэгэд яг тэр эцэг их дээр ярьж байгаа нь бол ер нь бол зөв. Тэ эцэг их нь юу хийж исэн бэ? Охиноо ингээд хянахгүй юу хийж исэн бэ? Тэр бол яг зөв шаардлага. Тэгвэл зарим тохиолдолд хэдийгээр эцэг их нь ингээд хянаад хараа хяналт тавиад байгаа ч гэсэндээ ялангуяа тийнейжер өсвөр насны хүүхдүүд зэрэг жоохон хэцүү болох үе бол байдаг те айгүй ингээд нуудаг ч юм уу те бүр ингээд үнэхээр ээж авдаа ингээд хэлдэггүй. Тийм учраас манайхаа би хэлээд байгаа байхгүй. Хүүхдүүдээ өсвөр наснд нь очингууд гиг үндгийн ярилцах биш те бүр жоохноос нь 3 4-тэй байхаас нь л ярилцаж бүр нээлттэй ярилцаж те би бол чиний найз шүү те чамд ямар ч асуудал тохиолдсон ямар ч сэтгэлийн зовнил ч юм уу асуудал байсан сэтгхүйн асуудал байна уу одоо яг сургууль дээр янз бүрийн асуудал нь юу вэ те ямар ч асуудал байсан чи айхгүйгээр ээжтэй аавдаа хурж ирээ хэлдэг байгаараа хэдүүл ярилцъя те ээж аав нь үргэлж чиний талд шүү гэдгийг бүр ингээд 3 4 настай байхаас нь жоохон байхаас нь те яг ингээ хилд орох цагаас нь л ингэж ойлгуулж ярилцаж байх хэрэгтэй. Тэгхийн бол тэр хүүхдүүд чинь тинейж насн дээр яг хэцүү насн дээр өсвөр насн дээр хурж ирэхээр айхгүйгээр ээж автайгаа ярилцдаг те болдог байхгүй нуухгүйгээр те одоо аава ээж надад үнэнгээсээ ийм нэг 27 8-тай ийм ах ингээд надад юм бичээд байна юу гэж бодож ингээд ярьдаг тийм хэмжээний болох байхгүй юу. Тэгэхгүйгээр хүүхдүүдтэйг ерөөсө жоохон бахны юм ярьдаггүй байсан те. Ерөөсө тоодоггүй хүүхдүүдээ хичээлээ хийсэн үү чи даалгавраа хийгээрэй гэл тэгээ явж идэг байсан. Гиг үнтхийн ингээл өсвөр насн дээрээ те жоохон хэцүү үед нь хүрээд ирэнгүүт өө чи надтай ярьсангүй чи сэтгэл санаагаа онгойлгосонгүй гэд тэгэд идэх чинь бол үнэхээр буруу. Тэгээ зарим хүмүүс бодож байгаа гэж магадгүй. За чи юу сүртэй том юм ярьдгийн өөрөө ямар ээж мэж болцсон хүүхд мөхттэй ч ямар ч туршлагагүй ээж гэж бодож байгаа хүмүүс байгаа байх. Гэхдээ үгүй манайхан би бол өөрөө бүх насны хүүхдүүдтэй ажилдаг. Бүх насны хүүхдүүдтэй тулж ажилдаг. Тэгээд ялангуяа төлөр хуурын багш гэдэг чинь те ингээд one on one те ийм private lesson өгдөг багш нар чинь одоо ангид хичээл багш одоо те ангийн багш байхаас илүүтэйгээр ингээд хүүхдүүдтэйгээ тулж ажиллаж байгаа болохоор айгүй хүүхдүүд чинь ингээд багш нартайгаа юм ярьдаг байхгүй хүүхдүүдийг илүү ойлгодог гэсэн үг. Түүнээс гадна би одоо жишээ нь те өөрийнхөө хувь дээр аваад үзэхэд бол ээжтэйгээ бол амар илэн дотн биелээ илэн далангуу дотн ярилцдаг байсан. Бүр жоохноос ахуулаад ингээл ээжтэйгээ ингээл ихчтэйгээ нийлээл те юм яриад ээждэг гэсэн. Ерөөсөө юм нуун энэ дэр гэсэн юм бол байдаггүй байсан. Амар тийм илэн далангуу байдаг байсан. Илэн далангуу ээжтэйгээ айгүйх ярьдаг байсан учраас ерөөсөө тийм буруу үлгэр дуурайл давтах ч юм уу те буруу зуршилтай болох буруу хүмүүстэй ингээд те буруу хүмүүсээс үлгэр дуурайл аваад буруу замаар орох ч юм уу тиймэрхүү юм байгаагүй гэж боддог. Тэг хүмүүс айгүйх тиймэрхүү юм яриаддаг байхгүй одоо айгүйх тиймэрхүү харагддаг бас комментууд зөвхөн миний одоо бичлэгүүдээр гээгүй зүгээр ер нь харагддаг комментууд сошиал дээр те одоо чинь би саяхан юу хийсэн штэ гадаад хүнтэй үерхэх тэ суух гэдэг тухай дээр ингээд бичлэг хийсэн. Тэгж яагаад бас нэлээд хүмүүс харагдчихсан. Хүмүүст хүүхдүүдэд буруу үлгэр дуурайл үзүүллээ тэ. Хэрвээ гадаад хүнтэйгээ суун л үедээ битгий сошиал дээр зарлаж буруу үлгэр дуурайл үзүүлээд бай гэж байгаа байхгүй. Би зүгээр интернетээр гарч ирээд өөрийнхөө YouTube дээр гарч ирээд гадаад хүнтэй суух энэ төр тухай ярангууд хүүхдүүд тэрийг үзээд шууд буруу тэрийг ганц бичлэгийг үзчихэд би гадаад хүнтэй сумаар байна гэж бодож байгаа бол би тэр хүүхдүүдэд буруу үлгэр дуурайл үзүүлж байгаа зүйл биш ээ. Эцэг эхчүүд та нар өөрснөө хүүхдүүдтэйгээ ярьж сургаж хүмүүжүүлж чадахгүй гэсэн үг байхгүй юу? Тиймэрхүү ганцхан 30 минутын бичлэг үзээд тэр хүүхдийн чинь бүр үнэхээр амьдралынх нь тэр decision те шийдвэр гаргах тийм юм бүр тэрэнд нь өөрчлөлт гаргаад те би бүр хүүхдийн чинь гадаад хүүхэнтэй суумаар санагдтал тийм юм бодулж байгаа бол тэр 30 минутын бичлэг те хүүхдэд чинь тэгж нөлөөлж байгаа бол та хүүхдээ зөв хүмүүжлээгүй байх гэсэн үг. Хүүхдээ зөв хүмүүжилсэн хүмүүс хэдий ингээд те сошиалаар юу ч харсан бэ, янз бүрийн юм харсан бэ, эсвэл буруу хүмүүстэй найз нөхдөдтэй нийлээ явсан бэ, гадаад тамиг татаа сууж байгаа хүнийг харсан бэ. Хэрэг зөв хүмүүжигдсэн хүүхдүүд байгаа бол тэрийг харчаад өөрийгөө ухамсарлах те өөрийгөө захирах контролдох энэ буруу зүйл шүү.
Тэ манай ээж хэлсэн шүү. Манай аав хэлсэн шүү. Энэ буруу зүйл шүү гэдгийг мэддэг ухаантай болж өснө хүүхдүүд. Тийм амархан муу юм давтаад байхгүй, тийм амархан муу зүйлд нөлөөлөгдөд байхгүй, тийм хүүхд болж өснө. Та хүүхдтэй ингээд сайн ярилцаж, та хүүхдтэй ингээд зөв хүмүүжүүл сургаж чадахгүй байгаа бол тэр хүүхдүүдэд нь миний 30 минутын бичлэгийг үзэж суугана битгийгээл гадаа нэг тасраад унтсан байгаа арх угаа тасраад унтсан байгаа хүнийг хараад би арх уу гэдэг бодолтой болно. Окей? Тэгэхээр сошиал дээр байгаа хүмүүсийг битгий тэгж одоо чи буруу үлгэр дуурлаа зүйл чи битгий ингэж игээд те би нэг л тод жишээ хэлье заа би үнэхээр тод жишээ хэлье миний нөгөө Britney Spears-ийн цувралыг үзсэн хүмүүс бол мэдж байгаа ах би нэг бичлэгийг оруулж ирсэн надаа 2000 оны үеэр ихэр шүү дээ 1999 он 2000 онд Britney Spears дөнгөж гарч ирэл яг том стар болсон багт нь би хэлжсэн шүү дээ хүмүүс Америкийн хүмүүстэй ингээд шүмжлэддэг гэсэн ингээд Britney-г чи ийм хувцастай ингээд клипэн дээр дуулаа зургатаар гарлаа ийм аваар чавн дээр ийм хувцастай гарч ирж ингэж дууллаа миний хүүхдүүдэд нялх хүүхдүүдэд жоохон хүүхдүүдэд жоохон байднарт буруу үлгэр дуураал өгж ингээд эцэг эхчүүд арайд өгсөн гэд тэр үед Britney Spears яг нэг хэлжсэн шүү дээ хүүхдүүдийг хүмүүжүүлэх гэдэг чинь эцэг эхийн өөрсдийнх нь хийх ажил шүү дээ би бол хүүхдүүдийг сургууль хүмүүжүүлэх ёстой зөв үлгэр дуураал байх ёстой хүн биш би бол pop star хүүхдүүдийг хүмүүжүүлэх ёстой хүмүүс чинь эцэг их нь өөрснөө байдгиймаа гэд Britney Spears шууд нэг ярьсан дээрээ ингээд тийм хэлжсэн надад яг тэр ихгүй юу. I mean I can't help that and if the parents don't like them to see it then change the channel. So sorry, that a lot of young girls are looking at this. A lot of them. But am I responsible for them? Яг тэр хүүхдүүдийг зөв хүмүүжүүлэх юм бол хүүхдүүд тийм амархан сошиалыг ганц юм хараад 2 видео хараад нэг юм пирсингтэй ийм хил мэлээ цоолцсон ч юм уу хамраа мамраа цоолцсон шивэс мэвэстэй хүмүүсийг харчаад хүүхд чинь би өстө бас хийлгээ гэж бодохгүй. Хэрв та ингэ бүр баас нь зааж зөвлөд сургасан бол аль нь зөв бэ аль нь буруу вэ хүүхэд яаж өөрөө зөв шийдвэр гаргах вэ аль нь зөв буруу гэдгийг ялгадаг байх ёстой вэ гэдгийг хүүхдүүдтэй багаас нь тайлбарлаад тэгж сургуулж хүмүүжүүлсэн бол хүүхдүүд чинь амархан буруу юмд автагдаад явахгүй буруу та тэгээд айх чирэггүй болно. Тэг хүмүүс манай монголчууд ингээл яадаг ш. Буруу хүүхдүүдтэй ингээд нийлчих үедээ буруу хүмүүстэй нийлчих үедээ буруу замаар орчих үедээ гэд тэ. Тэгэж бодож байгаа бол та хүүхдээ зөв хүмүүжүүлээгүй л байна гэсэн үг. Өөрөө хүүхдтэй ярьж зөвлөөдтэй найзаа зөв сонгох хэрэгтэй шүү те чи ингэх хэрэгтэй шүү бүр багаас нь хэлээд штэ 3 4 настай байхаас нь эхлүүлээд иймэрхүү зүйлүүдээ нээлттэйгээр хүүхдүүдтэй ярих юм бол шал ондоо байгаа хгүй юу. За тэгээд буцаад нөгөө нэг бэлгийн хүчирхийллийн асуудал дээр ороход бол те хүүхдүүд хэдийгээр одоо хохирогч болцоход ч юм уу те эсвэл одоо таньдаг хүмүүс нь өөрийг нь оролдоод ч юм янз бүрийн үйлдэл хийгээд байхад ээжтэй ч юм уу аавдаа ч юм уу ингээд итгэдэг хүндээ очиод хэлэнгүүд баг хүүхдээ буруутгаад явдаг те за чи юу яриад байгаа гэд ингээд хайчдаг ч юм уу те за чи буруу батсан байхаа юу гэж тэгж идэх хин ах чинь гэл те тэгээд ингээд зүгээр ингээд браш хийгээд өнгөрчдөг те хүүхдтэй итгэхгүй хүүхдээ яахгүй тийм байхаар тхиим бол өстой жинхэнэ хүүхдүүд чинь тэр хохирогч болсон хүүхдүүд чинь дахиж ээж аавтайгаа ярихгүй шүү үнэхээр те үнэхээр хүн итгээд өөрт нь юу тохиолдсон ярангууд браш хийгээд за чи юу гэж тэгжээд ингээд тэх юм бол ёстой жинхэнэ тэр хүүхдүүд чинь ээж аавтаа хэлхээ болно өөр ямар ч хүнд хэлхээ болно цагдаад ч очихой болно тэгэл ингээд насан туршдаа хохиргож болоод яваад байна гэсэн үг байхгүй юу насан туршдаа тэгэд энэ бол бас айгүй аюултай тэгэд эцэг эхчүүд маань хүүхдүүдээ зөвхөн ингээд танихгүй хүмүүсээс stranger хүмүүсээс ингээд хамгаалахаас гадна бас ойр дотныхоо хүмүүсээс хамаатан садан найз нөхөд ажлын хүмүүс ангийнхан хүүхдүүд ч гэдэг юм уу сургууль дээрх багш нар гэд тэр зүйлүүд дээр нь ч гэсэндээ айгүй хараа хяналт тавьж хүүхдүүдээ сайн одоо харж хандж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд иймэрхүү аимшигтай хүмүүс чинь бидний эргэн тойронд нуугдж идэг. Яг л нөгөө нэг чоны арьс, юу лээ хоньны арьс нөмөрсөн чон гэдэг шиг те. Тиймэрхүү хүмүүс л эргэн тойронд зөндөө байгаа. Бид нэр л мэдэхгүй байгаа болохоос шүү дээ. Таны мэддэг хүн чинь иймэрхүү зүйл хийж ясныг хэмэдэхүү. Хохирогч нар байгаа бол те нас биенд хүрсэн ч гэсэндээ ингээд бэлгийн хүчирхээлд өртсөн тийм хохирогч нар ч байгаа бол хэдий олон жил өнгөрсөн ч гэсэндээ те яг хүчирхээлж өчтөр болсон ч бай, сарын өмнө болсон ч бай, 7 хоногийн өмнө болсон бай, 10 жилийн өмнө болсон бай. Очоод цагдаад хэлэх хэрэгтэй.
Би гэхдээ яг Монголын хувьд дээр statute of limitations гэж байдаг шүү дээ. Одоо нэг хэрэг хэрэгэлцэх хугацаа гэдэг үлээ те. Монголоор яг юу гэдэг үлээ. Одоо хэрэг хүчнтэй байх хугацаа. Монголын хувьд нөгөө бэлгийн хүчирхийллийн хэрэг дээр хэр удаан байдгийг мэдэхгүй байна. Гэхдээ ер нь цагдаад очиод хэлэх хэрэгтэй. Тэгээ яг бүр ингээд хэдэн жил өнгөрөөд те цагдаа хилцэх хугацаа өнгөрчихсөн байгаа ч гэсэндээ хэрвээ үнэхээр тийм хохирогч болсон бол одоо шүүх хурлаар одоо ингээд цагдаагаар явж чадгааргүй болсон ч гэлээ те сэтгэл зүйчдэр очиод ярилцах хэрэгтэй. Тэгээ сэтгэлийн онгойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол ийм одоо бэлгийн хүчирхийллийн хохирогч болно гэхээр үнэхээр сэтгэл зүйн хувьд амар нөлөөлдөг гэдэг нь бол үнэхээр шинжлэх ухаанаар судалгаагаар батлагдчихсан байгаа шүү дээ. Хүний оюун ухаан сэтгэл зүйд бол үнэхээр аимшигтайгаар нөлөөлдөг. Бүр ингээд хизээч арилгаж болохооргүй траума болдог. Ялангуяа жоохон хүүхдүүд хүчингийн хэрэг одоо хохирогч болсон үед. Тэгээ тэрийг эмчлүүлэхгүй яваад ахаар тэр хүүхдүүд чинь өөрөө хохирож байсан хүүхдүүд чинь өсч том болоод хэрэг тэр траумагаа эмчлүүлээгүй тохиолдолд өөрснөө одоо predator болох тохиолдол зөндөө байдаг. Өөрснөө хүчиндэгч болох, тэ иймэрхүү хүчрхийлэгч болох зүйлүүд зөндөө байдаг. Тэгэхээр хэдий олон жилийн хугацаа өнгөрсөн байсан ч гэсэндээ хамаагүй яг өөрөө айгүй тэр шархыг тээж авч байгаа бол одоо хүчрхийллийн хохирогч нар маань сэтгэл зүйн эмчилгээг хайгаарай тий сэтгэл зүйн эмчилгээг хайж өөрийгөө эмчлэх тал дээр ингээд тий сэтгэлээ онгойлгох тал дээр тэр траумагаа арилгах тал дээр ингээд арга хэмжээ аваарай гэж би хэлмээр байна. Тэгээд хэрүү танай ээж аавдад хэлж байгаа тий танай хүүхэд чинь одоо тиймэрхүү зүйл өртсөн бол тэ өртөжсэн бол та хүүхдээ заавал ингээд сэтгэл зүйн эмчилгээнд оруулаарай, траумаг нь арилгуулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол ингээл нэг chain events гэж байдаг шүү дээ. Ингээд би энэ тухай айгүйх ярьдаг. Ингээд hurt people гэдэг те. Өөрөө ингээд шарх авсан хүмүүс бусдад ингээд шархаагаа түгээгээ яваад байдаг. Тэгэхээр айгүйх тийм тохиолдлууд байдаг. Өөрснөө хүчрхийлэгч хохиргож байж байгаа тэрийг эмчлээгүй бол өөрснөө хүчиндэгч болох, те хүчрхийлэгч болох тохиолдол маш их байдаг шүү. Тэгэхээр айгүйх тэгэж энийг seriously хүлээж авах хэрэгтэй. Үнэхээр чухлаар хүлээж авах хэрэгтэй шүү. За өнөөдөр бол ийм зүйлийг та бүхэндээ ярьлаа. Би тэр сурагчийнхаа тэр одоо багшийн тухай ярьснаас болоод энэ тухай ер нь ярэ гэж бодсон байхгүй юу? Үнэхээр ярих хэрэгтэй сэдв гэж бодсон. Тэгээд манайхаа бас нэг зүйлийг хэлэхэд жоохон хүмүүсийнхаа зургийг хамаагүй Facebook дээрээ, Instagram дээрээ тавиад хаа болоо тий. Ингээд profile picture энэ дээрээ тавьчихсан байдаг. Тийм байж болохгүй. Үнэхээр болохгүй шүү. Тэгээд би бас нэг зүйлийг гахсан байхгүй. Ингээд заримдаа ингээд миний YouTube-ийн доор ингээд амар янз бүрийн те коммент энэ дэр бичиж байгаа хараалын үгтэй энэ дээрээс та хүмүүстэй хэрэлцсэн, намайг доромжилсан эсвэл миний үзэгч зарим өөр үзэгчтэй хэрэлцчихсэн. Өстой янз бүрийн муухай хараалын үг хэлж мэлчихсэн хүмүүс өөрсдөө хүүхдүүдийнхаа зургийг YouTube-ийн профайлынхаа зураг дээр авч тавьчихсан байдаг. Ялах хүүхдүүдээ бүр нэг өлгийтэй хүүхдээ зарим нь 2 3 настай 4 5 настай хүүхдүүдийн зургийг аваад тавьчихсан. Тэгсэн мөртлөө ингээд сошиал дээр ингээд хүмүүстэй хэрэлдээд хараалын үг хэлээ явж идэг. Үнэхээр ямар ээж ав бэ гэдгийг л харуулж байгаа шүү дээ, тэ. Хүүхдийнхаа зургийг тавьчихад хүмүүстэй сошиал дээр хэрэлдээд явна гэдэг чинь, тэ. Тэгээд энэ зүйл дээр ч вэ ер нь хүүхдтэй тиймэрхүү муухай хар энергийг битгий түгээл дээ, тэ. Түүнээс гадна хүүхдүүдийнхаа янз бүрийн шалдан нүцэн зургийг тавиад, тэ. Бичлэгийг тавиад сошиал дээр тавих чинь бас аюултай. Би энэ тухай зөндөө ярьж исэн. Тэгэхээр тэрэн дээр бас эцэг эхчүүд маань анхаараарай. За хэдүүлээд энэ хүргээд бичлэгээ өндөрлөе. Та бүхэн маань энэ тухай юу гэж бодож байна? Энэ сэдвийн тухай юу гэж бодож байна? Тэр тухайга комментэн дээр бас бичиж үлдээгээрэй. За ингээд та бүхэнд бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээ channel дээр subscribe дарж хэмжээгүй байгаа боо subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа шавы чатаараа дахин уулзалтлаа. Түр баяртай. Just trying to get something.